Монголын улс төр эдийн засгийн амьдралд Эрдэнэс тавлахын хувьцаат компани байнга улс төрийн анхаарлын төвд байдаг. Улсын хамгийн том нүүрсний компанийн хувьд түүний үйл ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн ашиг орлогоор сонирхлоор хязгаарлагдахгүй. Улс төрийн ил тод байдал хариуцлагын асуудлыг ч тодорхойлдог. Тиймээс засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тухайн компани 15 жилийн хугацаанд байгуулсан 586 нүүрс худалдах худалдаа авах гэрээнээс 581-ийг нь ил болгох шийдвэр гаргалаа. Энэ нь улс төрийн хувьд ил тод байдлын шин шат гэж дүгнэж болохоор байна. Хэзээ хаана хэний хийсэн гэрээний үед Монгол улс ашигтай байсан, хэний хийсэн ямар гэрээний үед алдагдaltaй байсан, ямар гэрээ нь ямар дүнтэй байсан, хэн худалдаа авч ирсэн, хэн худалдах гэрээ хийж ирсэн, энэ бүх мэдээлэл үндсэндээ 2010 оноос 2025 хүртэл хугацаанд хийсэн бүх гэрээнүүд ил тод болж олон түмний мэдэх хэрэг хангагдана. За мөн ил тод болсноороо илүү нээлттэй хардлага, сэрдлэг, хулгай зэлгийг болох ийм болох юм аа гэдгийг та бүхэндээ хэлье. Ийхүү Эрдэнэс тавталгын компани 581 нүүрс худалдах, худалдаа авах гэрээг ил болгох шийдвэр нь эдийн засгийн реформын нэг хэсэг гэж засгийн газар тайлбарллаа. Мөн гадаад эдийн засгийн бодлогод ил тод байдал тусгаар тогтнол эдийн засгийн хамаарлын тэнцвэрийг хадгалах эхлэл гэж үзэж болох юм а.